Манай компаниуд одоос 11 жилийн үйл ажиллагаа хийхэд бол хөтөлбөр бол янз янзаар гардаг. Тэгээд түрүүний хэдэгш нөгөө хөтөлбөрийг бол янз янзаар гаргах боломжтой. 20-с дээш хүнтэй аялын группийг бол аялыг зохион байгуулж байгаа тэр хүмүүстэй бид нар бол хөтөлбөрийг хамтарч гаргадаг гэсэн үг. Тусдаа явмаар байгаа мó нэг бол өөр групптэй нийлээд 40-50 хүн бүрдүүлээд нэг чиглэлд явж байгаа аялагч нартай нийлэх юм уу гэд. Магадгүй хөтөлбөрийг бид нар хамтарч гаргаснараа аялал дээр асуудал гардаг гэсэн үг. Танай хөтөлбөр чинь энэ дээрээ цаг алдаад байна, энэ дээрээ хугацаа алдаад байна гэдэг зүйл гардаггүй. Яг л бид нар ярилцаж энийг үзье, энийг хасчи, өмнө нь энэгээр явж байсан, энэний харалдаг юу үзэх боломжтой гэдэг бол бид нар олон жилийн дунджаар ер нь бол харахад хамтарч ярилцсан хөтөлбөр хамгийн бэст хөтөлбөр болдог байхгүй юу. Зөвхөн манай компани энэ хөтөлбөрөөр л явах ёстой, энэ цагт л явах ёстой гэх юм бол аялыг чинь утга санаа байхгүй болчихно гэсэн үг. Яагаад гэвэл тэр 40-50 хүний 20-30 хүнийг өөрөө тэр нэг зохион байгуулагч баг байгаа. Бид тэр яг асуудлаа шийдчих юм бол утгагүй болно гэсэн үг. Тэгэхээр бид нар ярилцаж магадгүй асуудал үүсэхэд зохион байгуулсан хүмүүс төр авч явж байгаа аялын компани хөтөлч нар компанид төр эвгүй байдалд ордог гэсэн үг. Тэнцээ нэг живж явуугаад тийм асуудал гардаг тохиолдол байсан. Одоо харин бид нар бол аялагч нартайгаа ярилцчихэд хаагур явах уу? Одоо жишээлбэл замуудаар гарах бол Улаанбаатараас эхэлтэй аял байх уу? Замуудаас эхэлтэй аял байх уу гэдэг